За нөгөө дэлхийн үнэтэй брэндүүдийг хятадууд ийм маягаар дуурайлган хийдэг байхan л дээ. Хин дуртай нь хаа дуртай газараа төмпөнд ус хийж байгаад одоо ямар төрлийн спиртийн агуулмж өнгө үнэр оруулагч бодис нэмж байгаа нь тодорхойгүй ингэж найруулад за яг ижил төстэй шилэн савлгаанд савлаад за дээрэс нь одоо шошгын фонт яг адил харагдахаар ийм одоо шошгыг нааж хараа хяналтгүй зарж борлуулдаг. Үүнийг нь хамгийн их худалдан авагч нь монголчууд байгаа юм. За тухайлбал урд хилээр хараа хяналтгүй орж ирдэг энэ төрлийн арх вискиний зөрчилтэй тэмцэх тэмцлийг бол сүүлийн жилүүдэд цагдаа хүчний байгууллагууд эрчимжүүлж байгаа. Тухайлбал 2025 онд гэхтэл яг ийм төрлийн 10.5 тонн хуурамч арх вискийг илрүүлэн устгалд оруулсан гэж байна. За гэхдээ бол их хэмжээгээр нь зарж борлуулах зорилгоор оруулж ирж байгаа энэ төрлийн арх вискийг илрүүлнэ үү гэхээс иргэдийн одоо ганц нэгээр нь одоо урд хилд аваад буцаж орж ирэхдээ аваад орж ирдэг энэ зүйлтэй бол тэмцэхэд одоо хүндрэлтэй гэдгийг та бүхэн бас ойлгож байгаах. Тэгэхээр хүнийг үхэлд хүргэж магадгүй ийм хямдхан өнгө үзэмжтэй харагддаг зүйлд битгий автаач одоо бусдыгаа битгий ингэж хорлооч гэдгийг бас цагдаагийн байгууллагаас уриалж байгаа юм. За яагаад хүнийг үхэлд хүргэнэ гэж хэлж байгаа вэ гэхээр хуурамч арх вискийг уусан даруйда одоо ялган таних боломж бараг байхгүй ч спиртийн хурц үнэр за ингээд уусны дараа ам удаан хугацаанд түлэх мэт хорсох шинж тэмдэг илэрвэл энэ нь нэн аюултай гэж үзэж болно. За мөн энэ төрлийн архийг ууснаас хойш 6-аас 24 цагийн дараа толгой хүчтэй өвдөх, нүд одоо харанхуйлах, дотор муухарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэг хандахыг зөвлөж байна. За ингээд ер нь энэ төрлийн арх вискинүүд 1-2 хоногийн дараа биеийн байдлыг одоо гинэт муутгаж эрхтний үйл ажиллагааг доголдуулж улмаар үхэлд хүргэгч аюултай байна. За хууль хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудаас одоо хуурамч арх вискинээс татгалзахыг сануулсаар байгаа ч ашиг хонжоо олох гэсэн эсвэл өнгө үзэмжинд нь хууртаад баярын ширээгээ чимэх гэсэн иргэд хилээр оруулж ирэх тохиолдол огт буурахгүй байгаа юм. За урдаа бол маш хямдхан үнэтэй ингээд орж ирээд 2-3 нугалж зардаг ашигтай бизнес учраас ямар нэгэн аргаар хил давуулж оруулж ирээд Монгол улсын одоо архины акц татварын тэмдэгтийг хуурамчаар нааж ингээд зах зээлд борлуулах үйлдэл бас хэрэгс хэтэрч байна. За тухайлбал зөвхөн 2026 оны 1-р сар гарсаар 408 мянган ширхэг архины акц Монгол улсын татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг илрүүлсэн байна. За тэгэхээр бид нар хизээ яаж хордох нь тодорхойгүй ийм одоо арх болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэгээ тэгэхээр за адаглаад гарал үүсэл нь тодорхойгүй харваас хуурамч шил савлгаатай шошготой энэ төрлийн арх согтууруулах ундааг худалдан авч бие биенийгээ хорлохгүй байгаа ч гэдгийг та бүхэнд бас сэрэмжлүүлэн хэлж байна. За тэгэхээр Монгол улсын татварын тэмдэгт буюу архины акц дээр одоо QR код байдаг. Энэ QR кодыг уншуулахдаа тухайн арх согтууруулах ундааны хаана үйлдвэрлэсэн, хаанаас ирсэн, хизээ Монгол улсад бүртгэгдсэн зэрэг бүх мэдээлэл нь гараад ирдэг учраас за одоо ялангуяа баяр ёслолд өгөж арх согтууруулах ундааны хэрэглээ өмнөх үеэс нэмэгдэж байгаа учраас одоо нэгдүгээрт тохируулж хэрэглэх, хоёрдугаарт аюулгүй гарал үүслэн тодорхой бүтээгдэхүүнийг худалдан авч амь нас эрүүл мэндээ хамгаалахыг бас сэрэмжлүүлж байна. За цахим орчинд янз бүрийн группүүдтэй одоо нөгөө хямд арх виски их хэмжээгээр бөөнднөө хүргэл түнгүү гэсэн зарууд явчихдаг. За энэ арх виски согтууруулах ундааны төрлийн зүйлүүд нь болохоор ямар нэгэн одоо хил гайлаар орж ирэхдээ татварын акцгүй хаана үйлдвэрлэсэн, хизээ үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай болох нь ямар ч тодорхойгүй ийм баруунууд байна. За жишээ аваад ярихад бол гадуур зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон дэлгүүрүүдээр 150 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг вискийг цахим орчинд 40 мянга, 50 мянгаар зарна гэж хэлээд маш хямд үнийг санал болгож иргэдэд худалдан борлуулдаг байна. Тэгэхээр одоо нөгөө техник технологи хөгжсөн одоо ямар ч бараа бүтээгдэхүүн эд материалыг шошгоёг нь дуурайлгаад, хэмжээг нь дуурайлгаад, савлгааг нь дуурайлгаад одоо хаач ингэж хийдэг боломжтой болчихсон байгаа. Тэгэхээр иргэд та бүхэн одоо баяр дөгчийн баярынхаа одоо бэтгэлийг хангахдаа арх согтууруулах ундааны зүйл худалдан авах гэж байгаа бол заавал зөвшөөрөлтөө аль бие усны одоо их сурвалжтай дэлгүүр хаягнаас ингэж худалдан авалтыг хийгээрэй. Зам худалдан авалт хийхдээ нөгөө бөглөөн дээр үүдэг татварын акцны QR кодыг одоо e-баримт аппликейшны QR уншдаг хэсгээр уншуулгаар одоо хаана үйлдвэрлэсэн, хизээ импортлогдсон, ямар үйлдвэрийн ямар нэртэй бүтээгдэхүүн болох нь ингээ гараад ирдэг.
ингээ шалгаад үзчихээрэй. Тэгэхээр цахим орчинд явж байгаа энэ хуурамч хаягнаас энэ зөвшөөрлгүй зарагдж байгаа энэ бараа бүтээгдэхүүнийг битгий худалдан авч өөрийгөө олон бусдыг эрсдэлд оруулаарай гэж зөвлөмөр.